Филиппинд анх очиход болохоор ер нь ингээд айгүй их айцтай, сандралтай. Тэгээд өөрийгөө ер нь ярьж чадна. Тэгээд англи хэлний талаар мэдлэг ер нь ингээд айгүй дутмаг байх гэж бодож байсан. Тэгээд нэг амар ярина гэдэгтээ бас итгэлтэй байгаагүй. Тэгээд яг тэнд Филиппинд очих үед болохоор багш нар нь илүү нээлттэй, тэгээд хөгжилтэй байсан болохоор миний ярих чадвар болон одоо тэгээд бусад хүмүүстэй илэн далангуу харилцах чадвар дээр айгүй нээлттэй болж гисэн. Тэгээд ер нь бол ингээд Филиппиний байгаль орн ч гэсэн айгүй үзэсгэлэнтэй суралцангаа аялах давуу тал дээр ер нь бол айгүй гоё тусалж өгдөө. Тэгээд ингээд аялангаа суралцна гэдэг чинь өөрөө бас айгүй гоё давхар том боломж. Тэгээд аялж явах үедээ ч гэсэн ингээд бусад орны хүмүүстэй ярилцаад нөгөө нэг янз бүрийн нойлн хаанагаанч гэдэг юм уу, биц хөрөө, тэр альчуурын хаанагаан гэх мэт энгийн зүйлс дээр хүртэл тэр хүмүүстэй ярилцдаг учраас нөгөө нэг бид хэдэд илүү том давуу тал болж өгж байгаа. Тэгээд Монгол ирсний дараагаар гэх юм бол би өмнө нь ингээд Монгол тахта айгүй одоо бус сургуулиудын талаар тэтгэлэгч гэх юм уу янз бүрийн мэдээлэл авахад айгүй мэдээлэл англи хэл дээр муу учраас ингээд дутмаг байсан. Тэгээд энэ ирсний дараагаар бол нөгөө олж авах мэдээлэл маань илүү нэмэгдсэн.